Сайн залуусаа юу хийж байгаа нь бүгд өдрийн мэдрэгий. За дөрөвд өдрөө гэж. За дөрөвд өдөр болж байна. Наадан болох гэж байна. Налааж байгаа хаа гэж бодож байна. Ерөнхийдөө тэгээд одоо бас наадан болох гээд байгаа. Харилцаж байгаа хийж байгаа юм байна уу ер нь. Окей. За наадмаар яварсан миний хувьд бол энгийн харилцаж байгаа үргэлжлүүлэн угаасаа энэ аваар нэг амар сүртэй тэгж наадан болохгүй байх гэж бодож байна. Тэгээд наадмын үеэр бас явах шаардлагатай байгаа. Одоо чинь юу илээ? За одоо чинь 10 болж байгаа. За яг эх 7 хоног 11. За эх 7 хоног бол гайгүй байгаа. Эх 7 хоног нэг нийслэг байгаа. Бусдаар гайгүй. Тэгээд арилжаа бол хэвээ явагдана гэсэн үг. Ер нь л. За тэгээд өчтөр Орсын арилжаанууд эхлээд тайлбарлая да. Ерөнхийдөө аудио студид эхлээд орлоо. Аудио студигийн маш гоё сэл хараад орсон. Нэг яг явахаар биш байгаад болсон дундаас нь. За тэгээд тэр нь ч зүг бас 0.4-ээр хаагаад 1 алдагдлаа амарч байсан нэг өрчлөөд хаасан. За тэгээд үнцөрлөгөө одоо аудио студиээр ерөөхдөө өмнө ориулгоо брейк хийсэн. Доошоо бол унах бүрэн боломжтой daily time frame дээр 4 цаг дээр бол downtrend selling zone recent төлөв авдирсан. Импульс явах бэлэн Fibonacci-гийн 61.8 төлөвлөгөө байсан. 30 минутын дээр үлэн 30 минутын downtrend selling zone руу энэ оролыг эвдэж шилжээд за тэгээ үнцөрлөг маань tracing төлөвлөгөөнийг дээш нь авчираад оройн candle-ыг бүрдүүлээд доошоо унсан. За харамсалтай нь бол буцаж ирээд исэн. Тэгээ яг энд ерөнхийдөө за энэ ихний эргэлтэн дээр бол за окей асуудал байхгүй гэж үзсэн. Хоёр дахь эргэлтэн дээр бол нам байсан. Гурав дахь эргэлтэн дээр бол яалтчгүй. За энэ бол нэг биш байна. Арай хэтэрхий зон руугаа гүн ороод байна гэж үзээд тэгээ хаасан байгаа. За аудио студий бол ийм зүйл болсон. За Panda NZ дээр нэг арилжаа хийсэн. Ерөнхийдөө Panda NZ-ийн хувьд бол daily-гийн даунтай, гэхдээ daily-гийн internal up-тай 4 цагийн uptrend buying zone Fibonacci-гийн 61.8-тай импульс явах боломжтой. 30 минутын дээр uptrend buying zone-тай tracing төлөвлөгөө ирэнгүүт нь орол дээрээс байцсан. За төлөвлөгөөнийг бол ерөнхийдөө энэ дээр авах хэрэгтэй байсан ч гэсэн наан нь бол угаасаа энд candle нэлээд өндөр гараад ирсэн учраас авсан. За тэр нь бас зүг болсон. Ер нь бол айгүй азтай авсан гэж хэлж болно. За дараачих нь Pand Cat байсан. За Pand Cat-ийн хувьд бол алдсан. За Pand Cat-ийн хувьд алдсан, Audi USD-ийн хувьд ингээ хаацсан, Panda NZ-ийн хувьд ийм байсан. Нэг арилжаа дутаад байна. Нэг арилжаа юу байлаа? Санахгүй байна. Үгүй ингээд миний ер нь Discord хайцсан би. Discord ч бүр гараа авчихсан биш үү. За тэгээд ямар ч байсан юм би сүүлдээ Pand Cat дээр бол баг арилчий гэж бодоагүй байж гадар явж байгаа даарцсан. Гэтэ та нар л явуулаагүй нь бас болцсон байлээ Pand Cat-ыг. Panda NZ-ийг явуулсан бол зүгээр байсан. Panda NZ-ийг явуулж амжаагүй. За тэгээд Audi USD-ийн хувьд бол ийм зүйл болсон. Нэг SL-тэй гарсан. Тэр SL-тэй гарсан ослол маань юу байсан бэ гэдгийг хамтдаа харцгаа. Юу welcome бай. За тэр нь юу байсан бэ гэх юм бол вэ штэ. Мэдээж UJ байсан. USD yen. За USD yen-ийн хувьд бол асуудал юунда байсныг мэдэхгүй юм. Ямар ч үсэн хүчтэй уналтыг бол хийсэн. Daily бол апта байтай хөдөлгөөн, импульс явах боломжтой, замд нь resist байхгүй. 4 цаг бол апта байтай хөдөлгөөн, импульс явах боломжтой хөдөлгөөн Fibonacci-гийн 78.6-тай. 30 минут бол мэдээж тухайн үед апта байтай байсан. Ёроолын candle маш гоё гарч ирсэн. За ёроолын candle гарч ирмэгс байцсан. Харамсалтай шууд SL мөргөлсөн. За нэг ийм арилжаанууд хийгдсэн өчтөр. За тэгээд энэ арилжаанууд дээр бол оролтын шалтгаанууд маш ойлгомжтой байгаа гэж найдаж байна. За одоо өнөөдөр ер нь юу болоод байгаа юм? Юу хийх ёстой юм гэхээр Euro NZ бол daily бол апта байтай 78.6-тай импульс явах боломжтой. 4 цаг апта байтай импульс явах боломжтой. 30 минут бол мэдээж ап баялгаа шилжих ёстой. За ер нь бол энэ оройг эвдсний дараа л шилжнэ гэж үзээд байгаа. Тэгээ энэ оройг эвдсний дараа tracing ирэхээр нь байдна гэсэн хэвээрээ байгаа. Тэгээ энэ бол мэдээж одоо short long хоёулын дээр нь байгаа юм байна. За евро йений хувьд бол яг төлөвлөсний дагуу trace ирж байна. Daily-гийн эсрэг, daily-гийн downtrend эсрэг явж байгаа. 4 цаг uptrend buying zone-тэй байгаа. Tracing төлөвлөгөө ирж байгаа байдалтай. Энэ спорт хэрэггүй болсон. 30 минутын дээр бол үнцөдлөн 30 минутын. Өчтөр гэхдээ яг нэг илүү бас орой үүсгэх юм бол үүсгэсэнгүү. Энд орол үүсгэх
гэж оролдоод failдсэн юм байна. Энд ороод үүсгээд энд орой үүсгээд энд ороод үүсгээд энд орой үүссэн. За одоо бид нар юу гэж харах уу гэхээр одоо ерөөдөө яг евро yen бол эргэж байгаа байхгүй. Тэгээ эргэлт гарч ирээд трейсмтэй өгөнгүүт нь бид нар байдаад явчихна. Одоо ерөөдөө нэг swing нээдаа гэсэн сонирхол бол байна. Одоо бол эхний трейсмтэй хөдөлгөөн ирнэ. Дараагийн трейсмтэй хөдөлгөөн. За тэгээд swing-ийн хувьд бол би swing-ийг эндээс одоо ерөөдөө нээе гэж харж байна. Ганц candle харуулаад арахгүй. Тэгээд swing-ийн хувьд бол дээшээ ингэж л гарч ирэх ёстой доо. Ер нь бол ойролцоогоор. Окей. За энийг swing рүүгээж тэр short руугаач тэр оруулчихна. За тэгээд USD yen дээр бол өнөөдөр одоо daily хിവэрэ байгаа, 4 цаг хിവэрэ байгаа, 30 минут down sell болсон. Тэгтээ up buy өнөөдөр болох нь бол ойлгомжтой байгаад харагдаж байгаа. Окей, тэгэхээр над бол бодоход яг энэ доор энэ ороод үүсээд энэ орой үүсээд энд энэ ороод бүрдэж гарч ирээд за тэгээ мэдээж доошо сумлагдсны дараа буцаад дээшээ трейсмтэй хөдөлгөөн авчраад импульс явна гэдэгт бол би итгэлтэй байна. Окей, энд бол асуудал байхгүй. За ингээд USD yen-ийн хувьд бол бид нэр swing хүлээх шаардлага байхгүй, short бол хүлээх шаардлага байна гэж үзэж байна. За gold-ийн хувьд бол өчтөр ерөн төлөвлөгөөний дагуу энд орой үсээд энд ороод гарч ирээд за орой дээшээ эвдрээд ороод үүсгээд одоо энд харагдаж байгачлаа энд ороод орой үүсгээд энд ороод үүсгээд за дээшээ өсөж явсаар байгаад за энд орой үүсгэж чадаагүй энд орой үүсгэж чадаагүй энд л орой үүсгэж байгаа юм байна. Одоо ерөөдөө ороод үүсэх ёстой цаг хугацаа байгаа юм байна. Тэгээ дээшээ бол мэдээж энэ өөрнө. За тэгээ эндээсээ мэдээж дээшээ гарах бүрэн боломжтой болно гэсэн. Окей. За заавал энэ resist-ийг харах шаардлага байхгүй. Энэ resist-ийг заавал харах шаардлага байхгүй гэсэн. Daily байна, 4 цаг байна, 30 минут байна. Тэгээд юу ч энэ удаад бол бас swing би buy-чмаар санагдаад байгаа. Internal бол upтай хэвээр байгаа. Daily-гийн uptrend-тэй 4 цаг uptrend buying zone-тай Fibonacci-гийн 61.8-тай impulse явахд бэлэн ийм хөдөлгөөн байгаа. Тэгээд тэр доороос нэг ороод бид нар чинь дээшээ хөөрхөн өсөж явж байгаа. Тэгээд хаасан байдаг. За одоо бол бид нэр үгүй яг байдгаар л юм байна. Гэтэ хаус эндээс байдах хэрэгтэй байсан юм болов уу гэж би хараад байгаа. Тэгээд gold-ийн хувьд гэхдээ яг ингээд бас арилжаад байх нь төвөгтэй л байгаа даа л да. Яагаад тэгэхээр энэ чинь яах гээд байгааг нь мэддэхгүй юм. Ядаргаатай хөдөлгөё гэдэг хар. Гэтэ одоо бол яг байдгал цаг харагдаж байна л да. Угонч. Одоо жоохон хоцорчжээ. За 30 минутын дээр юу ч гэсэн хөдөлгөөн бол uptrend buying zone даагна. Би бол энэ ёроолыг барья гэсэн бодол байна. Яг энэ ёроолыг одоо яг энэ ёроолын хэрхэн гарахаас шалтгаалаад би дээш нь бол барина гэсэн бодолтой байна. Golden дээр бол short харчээ. За swing бол харах жоохон оройцсон. За дараачих нь болохоор NZD USD байна. NZD USD маань яг учраа олохгүй байх шиг байна. Daily руу break-ийн хийцэн доош унж чадахгүй. 4 цаг down trend selling zone-тай тэгсэн мөртлөө бас impulse хийж чадахгүй. 30 минут down trend selling zone болсон уу гэсэн чинь 30 минут бол ерөөхдөө энд ороод үүсгээд энд орой үүсгээд тэгээд ерөөсөө цаашаа ямар ч юу байхгүй хөдөлгөөн байхгүй болсон. Тэгээд ингэж орж ирж болно. Гэтэ ингэж орж ирэх юм болвол өсрээд энэ daily-гийн support лүүрэн 4 цаг дээр 4 цагийн эсрэг явах daily-гийн дагуу явах нөхцөл байдал бүрдэхийн тулд бүр нэлээд дээшээ өсч гарч ирэх хэрэгтэй болно гэхээр за ойролцоогоор магадгүй 4 цагийг бүр эвдэж гарсны дараа л бид нар баядах юм болов. Тэ? 4 цагийг эвдэж гараад шууд бас баядах нь бас яг зөв сонголт байж чадахгүй ч гэж магадгүй. 4 цагийн эвдэж гарсны дараа 4 цагийн трейсм төлөвлөгөө ирсэн дээр бид нар баядаж болох юм. За гэхдээ энийг одоо яг short-тер хүлээгээд за яг short-тер хүлээж иж болно л тоо. За дараачих нь евро аунд яваа. Евро аундгийн reverse хүлээгээд байгаа daily time frame uptrend buying zone-тай 4 цаг uptrend buying zone-тай tracing төлөвлөгөөр ирсэн impulse боломжтой.
30 минутын үед бол 30 минут даунтрend зэлийн зоно барьж байгаа байдалтай харагдаж байна. Энд өрөөтэй энд ёроолтой. Тэгээ ёроолтой тэгэнгүүтлээ энэ дээр өрөө үүсгэх юм уу? Энд ёроол үүсгээд энд өрөө өвдөж гарч ирээд энд сая 11 болж байгаад ёроол ингээ адил хүрсэн байна. Тэгээд өрөө өвдөд гэх мэтлэнгээр дээшээ явах бүрэн боломжтой харагдаж байна. За энэ дээр бол хэдүүлээ одоо яг энэ ёроолыг дахиж ирж шалгуул баядаж шалгахгүй бол дараагийн трейсмент төлөвлөнөөс нь баядах байдлаар ерөнхийдөө дээшээ евро аудийг дээлигийн дагуу 4 цагийн дагуу байдлаар нь арилжна гэсэн үг. 4 цаг ч бас тийм байгаас тий. 4 цаг чинь Fibonacci-гийн 61.8-тай импульс явахд бэлэн спортыг маш гоё. Энэ спортыг бол маш хүчтэй барьж байгаа. Ийм нөхцөлөд. Тэгэхээр би бол за свинг дээр ч гэсэн харж болно шүү дээ. Свинг бол байж болно. Свингийг бол бид нэр одоо нээчих болно. Yes. Свинг дээр харъя. За тэгээд голдыг ч гэсэн ер нь свинг рүү хийчихье. Бага зэрэг ухруул ер нь орчих гэсэн бодол байна. За USD CAD-ийн хувьд бол daily бол impulse их гэдэг 4 цаг after-end buying zone-той tracing тавьчих хэрэгтэй өчтөр тийм нөхцөл байдал харагдаж байсан. Өнөөдөр бол яг л тэр хүсэж исэн tracing team маань хийцэн баг шиг харагдаад байна. Энд tracing төлөвлөгөө хийсэн. Дээшээ бол impulse их нь ойлгомжтой. Fibonacci-гийн 23.6-тай илүү өндөр өсөлт үзүүлж магадгүй. 30 минутын хувьд бол Y гацгаа. 30 минутын хувьд бол хөдөлгөөн 30 минутын дээр оройгоо дээш нь эвдэх байр суурь за хийх ёстой байсан. Энэ оройг дээш нь эвдсэн байна. Гэхдээ ингэж эвдэх ёсгүй байсан юм да. За энэ оройг дээш нь эвдсэн, энд ёроол үүсгэсэн, ёроолыг шалгасан. Энэ ёроолыг сая шалгаад байгаа шалтгаан 9 цаг 10 цаг хавцаа шалгасан байна. Гэхдээ дахиж нэг ирж шалгаад амжилттай болох юм бол дээшээ buy гэсэн байдлаар явна. Тэгээд дахиж нэг шалгах хэрэгтэй. Дээшээ баядлаа. Дараагийн buy дээшээ хийлээ. USD CAD. За яг юуны хувьд свингийн хувьд бас орчиж болно. Гэхдээ бас л эрсдэлтэй ер нь давхар эрсдэл хийж ийн гэсэн үг. За Panda NZD-ийн хувьд болохоор ерөөдөө хөдөлгөөн daily бол down sell-тэй 4 цаг бол uptrend buy-тай Fibonacci-гийн 61.8-тай impulse-тай 30 минут бол uptrend buy-тай. За энэ дээр бид нэр ерөнхийдөө юу гэж харах вэ гэхээр 30 минут бол uptrend buying zone-той tracing төлөвлөгөө аваад ирсэн байна гэж харна тийм үү. За гэхдээ impulse явъя гэх юм бол daily-гийн яг дагуу 4 цагийн дагуу daily-гийн дагуу бишээ daily-гийн эсрэг 4 цагийн дагуу impulse явахдаа 4 цагийн Fibonacci-гийн 61.8 учраас тийш өсөлт бол бага зэрэг үргэлжлэнэ гэж үзээд энэ орой дээр ирээд орой үүсгэж чадах юм бол бид нар buy-днаа гэсэн үг. 4 цагийн энэ resistance дээр орой үүсгэж чадвал тий. За нэг иймэрхүү buy хийгдэх юм уу да. Гэхдээ энэ бол swing рүү бол байхгүй. Зүгээр богино ярилцсан дээр бол байж болно. За Pand CAD байгаа daily time frame дээр break-in хийгээд доош очоогүй юм хөдөлгөөн байгаа. Тэгээ одоо 4 цаг дээр бол үнсүүлгэн 4 цагийн uptrend buying zone-тай байгаа. Бичтэр ярьж исэн swing нээх үгүй юу гэд. Тэгээ 30 минутын дээр бол за энд чи жоохон заваарцсан юм болцсон байна уу. Энд ёроол үүсгээд дээшээ өсөлт хийсэн. Дараа нь энд ёроол үүсгээд дээшээ өсөлтөө одоо яг хийж чадахгүй байгаа байр суурин дээр байна. За энэ бол бидэрт ер нь ашигтай талтай. Яагаад гэвэл Panda-ийн swing-ийг би өгөөгүй хаа те. Огцсон юм байна. Бас өгөөгүй гэж магадгүй гэдээ айлаа шүү дээ. Сүүлийн үед юмуд өгч чадах амжихгүй байгаа болохоор. За Panda-ийн swing-ийг өгсөн байгаа маань. Panda-ийн swing-гээ сайхан барай явчихна. За swing-ийн оролт swing position дээр оруулсан байгаа. Short дээр бол би яг ингэж л харж байна. Яг энэ stop-аараа buy-днаа гэж харж идэв шүү дээ. За Panda USD дээр болохоор хөдөлгөөн Panda USD-гийн daily-гийн өмнө орилоо break-in хийсэн хөдөлгөөн байгаа. Энийг хол явж чадахгүй байна. Яг buying volume, selling volume давхцаад байгаа учраас тэр байх аль ч тал руугаа явж магадгүй харагдаж байна.
одоо яг аль тал руу явах уу гэдгийг 4 цагийг шийдэн л дээ. 4 цаг downtrend selling zone-тай байгаа. Impulse ууганда хийсэн. Гэхдээ impulse хийгээд энэ нь амжилтгүй болж байгаа байж магадгүй харагдаад байгаа. Тэрхий хэмжээний buying volume-тай rejected candle ороод ирсэн. Оройг ивдээ дээш өсөх магадлал илүү өндөртэй. За тэгэх юм бол daily time frame-ийн үндсэн break-in худлаа болоод 30 минутын энэ down өөрөө эндээс бүр ингэж доошлж орж ирээд энэ дээр ингэж сэлдэж болно гэсэн нэг таамаг үйсэн юм байна. За энэ таамаг бол ийм болчихж байгаа. Тэгээд 4 цагийн үед бол 4 цаг чи өөрөө down sell-тэй байсан. 30 минут чи өөрөө down sell-тэй юм байна. Энэ оролыг эвдэд ямар ч орой үүсгэхгүй юм байна. Тэгэхээр энэ оройг л эвдэх боломж одоогор байгаа юм байна. Яг одоогийн нөхцөл байдал төр гэх юм бол Pound USD дээр бол би ямар ч арилжаа хийхгүй юм байна. Тэ Pound USD. За Pound USD гэхдээ би тийм short-оос ч гэсэн хасчээ. Pound USD бол ер нь хөдлөх шинжгүй шүү. За Euro USD-ийн үед бол Euro USD daily-гээ бас яг шалгаагүй байгаа даа. Daily-г шалгахгүй ч хөдөлж магадгүй болчиход байна. 4 цаг дээр бол uptrend би үлээ 4 цаг дээр downtrend selling zone руу дөнгөж шилжээд trace тавьчраад impulse явсан ууг нь. Тэгээ яг энэ дээрээс ингэж орж ирсэн. Одоо энэ ч байгаа. Тэгээ энд бол одоо үндсэн хөлгөө ерөөхдөө даавна дагна гэх юм бол энэ үүрнэ. Тэгээ буцаад ингэх боломжтой. Тэгээ эндээс бол мэдээж дээшээ ингэ явчих болно. Uptrend buying zone руу. Гэхдээ энэ оройг дээш нэвдэх хэрэгтэй. За тэгээ 30 минутын хувьд бол 30 минут одоо яг энэ daily-гийн support-ыг уг нь шалгачмаар байна. Үнэхээр одоо 30 минут ингээ эвдэд ингээ шууд дээш өсгөр болох юм бол бид нар ер нь шууд buy-д таарах байгаа. Шууд нэг buy-ыг бол хийгээд хоёр дахь buy-ыг бол арай зөрөглөхгүй. Эндээс угаасаа 4 цагийн trace төлөвлөгөө эзэж ирж магадгүй учраас тэгээд 4 цагийн trace төлөвлөгөө ирэхээр нь бид нар дээш нь buy-дж болно гэсэн. Иймэрхүү нөхцөл байдлаар арилчин да. Ер нь бол асуудал бол харагдахгүй л байна. Euro USD. За Eurocad гэдэг хостлолчны аль нэг тал руугаа гарах хэрэгтэй гэж ярьжсэн. Тэгээд Eurocad-ийн үед бол яг одоо дээшээ эвдрэл үүссэн байгаа. Daily time frame бол Appaya дагыг гэсэн 4 цаг Appaya биш down sell-ийнхаа эсрэг явъя гэсэн 30 минут бол Appaya-тай байгаа. Гэхдээ хийсэнчлэн 4 цагийн ирэх хүртэл бид нар бол buy-дж ерөөсө болохгүй. Тэгээ энийг бол угаасаа short-ч тэр swing нь юуг нь хүлээгээд байгаа юм бол доо swing дээр одоо хүлээх юм байхгүй болох шүү. За яг swing ч байгаа юм байна л да. Гэхдээ жоохон удаан хүлээгээр байх юм. За USD franc угаасаа хүлээх юм байхгүй болсон байгаа. Audi Card-ийн хувьд бол daily яг одоогийн байдлаар internal down-тай, daily-гийн down-тай 4 цаг өрөө uptrend trend buying zone-тай 4 цагийн тус uptrend trend buying zone дээр trace төлөвлөгөө эрэхтэй гэж үзчихсэн. Trace төлөвлөгөө нь хүрээд ирсэн. Impulse явахад бэлэн болсон, rejected candle гарцсан. Ерөөхдөө л хүчрхэг impulse явж магадгүй харагдаж байна. Нэг бол худлаа fake байж болно. За энэ бол нэлээ яриухтай явцсан хөдөлгөөн байна. Ийшээ ингэж орж ирсэн, ингэсэн, ийшээ ингэсэн, дараа нь ингэсэн, тэгээд ингэсэн. Эндээс хөдөлгөөн ингэж орж ирсэн. Тэгээд 4 цагийн одоо яг trace төлөвлөгөөний ихтэй бол өмнө яраал тэр хийгээл тэгэл дээшээ гараад ирсэн, trace тавьчихсан. За одоо энд хэрвээ trace цэвэрхэн авчих юм бол buy-дж болно. Өмнөх trace-ийн хувьд бол одоо яг ирсэн байгаа trace-ийн хувьд бол 4 цаг руу яваад орцсон байгаа учраас нэлээд хүч муутай гэж үзэж байна. Okay, за энийг бол short-н дээр swing дээр үлээх нь харин зөвтэй байж чадах уу? За swing дээр бас давхар эрсдэл гарна л гэж үзнэ л дээ. Юу нь бол за хүлээе. Cadien daily upтай buy-тай байгаа trace төрөд ирсэн спортн дээр байгаа. 4 цаг upтай buy-тай байгаа trace төрөд ирсэн. Өмнө өрөлгөө орох боломжгүй. За тэгээд энэ trace дээрээс impulse боломжтой. За эндээс 30 минут бол Cadien бол яг trace төлөвлөгөө аваад ирж байгаа гэдэг утгаараа маш зөвлөг энийг арилгахгүй шүү. Маш тийм юу байла. Aggressive trace-д оруулж ирлээ.
За тэр туризм төлөвлөгөө нь бол ийшээ ингэж уналттай орж ирээд тэгээ үнцөлгөө маань реверсигээд даун буцаж орж ирээд буцаж дээшээ реверс хийнгүүтлээ ап болоод дээшээ баялагдах бүрэн боломжтой харагдаж байна. За эндээс бол ийм апын баюуд явна. Тэг лонгийн чигждээ юуны уртын арилжаанууд ч гэсэн ерөөдөө явагдана. Уртууд бол ер нь айгүй их ихтгэр л харагдаж байна. Одоо бол за аудио USD дээр чи харах юм байхгүй. Аудио USD-г би харин панкат даанд ороод байгаа юм байна л да. Яг нээх үү яах уу гэд бодож ийн гэдсэн. Тэр аудио USD-гээ панкат даанд ороод байгаа. За ойлгомжтой. Тэгээд ерөнхийдөө энэ дундаасаа бол хэдүүлээ энэ юу шорт нөө. За шортууд дундаасаа хэдүүлээ нэг хэдийг яг ирэмплет хий. Надад бол энэ аягүй таалагдаад байна. Энэ бас аягүй таалагдж байна. За энэ ари дээр үж магадгүй бусдыгаа бодоход энэ бас нэлээд дээгүүрж ихсгаар. Голдын хувьд ч тэ одоо тэгээ голд чи орол яг үүсэх гэдэл байгаа л юм л тоо. Энэ бас аягүй ойрхон байгаа. Болоогүй. Энэ нэлээд өгцөн байр суурьтай байна. За одоо голд нэлээд ойрхон байна. Хэдүүлэн евро ауди нэлээд ойрхон байна. USD CAD нэлээд ойрхон байна. Pound CAD нэлээд ойрхон байна. USD yen, евро yen-д нэлээд ойрхон байна. CAD yen нэлээд ойрхон байна. За тэгээд бусдууд нь бол жоохон хол байна. Тэгээ одоо урт дээр гэх юм бол Pound CAD дээр бид нар угаасаа байгаа. Audi USD дээр л орно гэж бол бодохгүй л байна. Да ер нь. Тэгээ USD CAD-ийн хувьд бол харин USD CAD сонирхолтой үлгэй гэж магадгүй. Гэхдээ энэ бол дабл эрсдэлтэй холно. Тийм учраас бас жоохон ихтгэлтэй болсон үедээ арилжаа хийсэн зүгээр. Одоогор бол нэг амар туулцсан ихтгэл бол алга энэ дээр. За харин евро йений хувьд бол одоо ингээд ер нь арилжаа нээгдэнэ. Евро йен бол нэг дахиж cancel үлээгээд шаардлага байхгүй хаа. Евро USD-ийн хувьд бол жоохон хүлээзэнж байна. Евро NZD-ийн хувьд ийм. За евро Audi-ийн хувьд харин хөдөлгөөн бол бас ер нь одоо арилжаа нээхэд боломжийн юм шиг харагдаад байгаа. Тэгээд харна. За евро CAD-ийн хувьд бол арай болоогүй. USD franc-ийн хувьд болоогүй. За Audi CAD-ийн хувьд болоогүй. Gold-ийн хувьд арай болоогүй. Болоогүй ч гэж Gold дээр гусаа жоохон хоцорсон байр суурьтай байна. Тэгээд Audi CAD-ийн хувьд бол би бодоход ер нь бол болчиход байгаа. Гэхдээ энэ явах магадлал маш багатай л байгаа юм л да. Pound CAD. За USD CAD. За одоо ерөөсө хүлээх шаардлагагүйгээр орох нь евро йен байгаа юм. Энэ USD yen хүлээх шаардлагатай. Евро Audi явах. Тийм ээ. Тэгээд голдыг нэлийн дээгүүр тавьчих. Голд жоох ухруул хэдүүлээ орё. Голд гэдэг жоох ухруулч гэж одоо баг ухранч гэж байхгүй та. Хэдүүлээ угаасаа хаа ийс эндээс орох хэрэгтэй байсан байхгүй. 30 минутан дээр чинь. Ингээд тавьчихээ тэгээд хэдүүлээ ирээдүйд яг юу болох байсан бэ харна. Окей. Нэг оролт маань байгаа. За ийм байна зараасаа тэгээд удахгүй арилжаараа уулзцгаая. Ашигаараа уулзцгаая. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Жиргалбекс байлаа. За. Бай бай.